За өдрийн мэнд хүргэе. Бизнес цэгийн гүрэн ахтайм хамтраад Cappuccino Time нэртэй подкастын шинэ сурлыг эхлүүлж байна. За тэгээд би хамтран хөтлөгчтэй танилцуулъя тийм ээ. За гүрэн ахтаймын одоо зөвлөх багш. За одоо угс мэргэжлийн сэтгүүлч. За сүүлийн үед бас оюутан болсон антропологоор сурч байгаа те. Инх цэцэг маань хамтарч хөтлөхнэ. За бас гүрэн ахтаймын үүсгэн байгуулагч захирал Даваасар маань Cappuccino Time гэдэг энэ подкастыг хамтарч хөтлөн. За бид ямар ч гэсэн жилийн хугацаанд одоо Cappuccino Time гэдэг нэртэй подкастаа одоо үзэгчтэй, сонсогчтой, за ерөнхийдөө ялангуяа бизнес эрхлэгчтэй зориулаад тэдэнд хэрэгтэй менежмент, хүний нөөц, ерөнтэй бизнес нэрхтээ бүх талын сэдвүүдийг хөндөж ярих болно. Яагаад тэгэхээр биднэрт бол одоо бизнесийнхэнд маш хэрэгтэй тийм сургалтын маш баялаг агуулга байгаа. Энэ агуулгаа бид нэр подкастын форматаар та бүхэнд хүрэхээр эхэлж байна. Ингээд эхний дугаараа эхлээд ингээд үзэгчтэй зүгээр сонирхуулах тайлбарж хэрэгтэй байх тийм. Яагаад бид нэр ер нь подкаста Cappuccino Time гэж нэрлсэн те. Энэ дээр манай их цэцэг эхлээд ярих уу? За тэгээ. Яг сэтгүүлчгээд хэлснийх тэрнтэйгээ холбоод ярихад бид нөгөө хамгийн их бодож явдаг зүйл бол гарчиг байдаг те. Нийтлэл бичгтэй. Тэгээд гарчгаа тавьчвал 50% гээл одоо банкын өөртөө тайшруулаад нөгөө онгод тэнгэртэй бичиг одоо тэр сайхан нөгөө юугаа дуудаад мэдрэмжээ дуудаад ингээд сууж идэг. Тэгэхээр яг тэр утгаараа нөгөө энэ подкастнда ямар нэр өгөх вэ гэж бодоод бас явж ирсэн. Тэгээ нэг л ийм том лаглаг нэр бодоол идэг. Тэгээд өмнөдөө яг хүнд хүрэх тэр мессеж мэдрэмж нь юу ах вэ гэдэг талаасаа бодоод ингээд гэхдээ ажлынхаа үедээ зөв бид хоёр нэг кофе шопт кофе уух гад кофе захиалаад ингээд байж хаад мань хүн латте захиад тэгээ би капучино захиад ингээд зогсож байхдаа ер нь ямар хүмүүс ямар кофе уугаад ингээд хоорондоо ярихгүй яагаад гэвэл манай тэр ажлын өхөө бас кофе шоп гэсэн хугацаанд ажилласан. Тэгээд хэлж байхдаа маш их юм яруу түргэн усуд болол эспрессо тий ялангуяа Европод, Италид бол дан эспрессо ингээд аваад явдаг. Бас нэг жоохон суугаад 5 дахьтай тий ингээд journal тэмдэглэл хөтлөе. Эсвэл ингээд хүнтэй суугаад нэг тайван сайхан ярилцъя гэж байгаа усууд капучино ч юм уу, латте ч юм уу. Тэгээ ялангуяа капучино аяг цагтдаг гэд. Тэгээ насны хувьд ч гэсэн тэгээ нилээн ингээд тогтоод ирсэн, амьдралын төвшин тогтцсон гэд ингээд олон талаар мэдлэгээ хуваалцахад бэлэн ийм төрлийн усууд капучино цагтгаа гэд манай ажлын хүн бас өөрийнхөө туршлагыг хуваалцахгүй юу. Тэгэл яг тэр үед дан гэл Cappuccino Time гэж нэрлүүл ер нь болох юм биш үү гэсэн чинь манай ажлын эмэгтэй найз маань тэгэл да наачтай гоё санаа гэл. Тэгээд бусад хүмүүст хуваалцаад хэлсэн чинь бас бүгдээрээ дэмжээд тэгээд Дакос өөрөө нөгөө анх сонсоод хэлсэн штэ наач тийм яг болчих юм гэж хэлсэн штэ. Тэгэхээр тэгж санаа нэгдэж өнөөдөр ингээд Cappuccino гэдэг подкастынхаа өрөөнд гуруулаа ороод ирсэн сууж ин да. За тэгэхээр Cappuccino Time подкастаар бид ямар ч гэсэн мэдлэгээ хуваалцах юм. Юуны талаар ярих вэ? Тэгээ би асуух гэдэг юм л да одоо тий. За тэгэхээр нөгөө нэг буг намд гэнэ булган нэгтгэн таад нэг чих одоо тий гүрэн ахтаймд л одоо маш баялаг тийм одоо сургалтын агуулга байгаа тий одоо менежмент ялангуяа тэр талаар тийм ээ. За бас бизнес имиж гэсэн бас одоо хуваалцахаас хөрхөн санаанууд агуулгууд байдаг тий. Тэгээ энийг нийлүүлээд тийм гоё подкастын агуулга одоо цоврал болгоё гэсэн тийм ээ. Тэгэхээр Cappuccino Time подкастаар манай одоо сонсогч үзэгчид ер нь яг юу сонсно гэж хүлээх ёстой гэдэг дээр Даваасрын захирал маань бас хэлэх байх тийм ээ. Тэгээ. Сая одоо хэлж штэ Cappuccino Time гэд тий. Тэгэнгუთ одоо манай нэр хүртэл яаж юм гэхээр за мэдлэгээ хуваалцъя гэж нэгдүгээрт ингээ гаргаж ирж байгаа. Хоёрдугаар тэгвэл бид нар зүгээр coffee time гэж өгч болно штэ тий нэрээ. Гэтэл яаж юм хөр хэдүүлээ аль болох жоохон юм ерөнхийлж ярих биш. Гоё юм detail, наривчлсан бүх юмаа ингээд энэ ийм учиртай юм аа, ингэх ёстой юм аа гэдэг юм. Арай жоохон хүн болгон аваад ашиглах тэр гоё practical тэр одоо сургалтын агуулгуудаа хүмүүстэй ингээ хүргэе гэж ярьж байгаа тий. Бодож байна. Нөгөө талаасаа хэм бол бид нар энийг яагаад наривчлсан байвал зүгээр вэ гэдэг байгаа вэ гэхлээр хэдүүлээ ерөөсөө жижигхэн өөрчлөлтүүд бидний амьдралд маш том нөлөөллийг бий болгоод байна гэдгийг бид нар сүүлийн 4 жил энэ том олон улсын хөтөлбөр сургалтын агуулгуудыг яриад байгууллагуудад болон хувь хүмүүст ингээд заагаад жижигхэн өөрчлөлт чинь л биднийг том нөлөөлөл амьдралд чинь том нөлөөллийг том өөрчлөлтийг авчирдсан байна гэж ерөөсөө л ойлгочлаа. Тийм учраас хэдүүлээ айл болох наривчлалтай өдөр болгон бид нар өөрсдийнхөө амьдрал дээр жижигхэн өөрчлөлт хийгээд яаж гой цаашаа хэдүүлээ хамттай авах уу тий тэрийг хэдүүлээ ярилцъя. Нөгөө талаасаа гэх юм бол бид нар яалтчгүй
сүүлийн 4 жилийн хугацаанд 30 гаруй мянга хүмүүсийг ингээд сургасан байна. За ихэнх нь бол мэдээж хэрэг манай хүмүүсийн хөгжилд, хүмүүсийн боловсролд ингээд ач холбогдол өгж байгаа буюу манайхан томоохон татвар төлөгч байгууллагууд байгаа тийм. Бид нар маань бол яалтчгүй эцсийн дүндээ бид нар бизнесээ сайжруулах гэх юм бол хүнээ хөгжүүлэх хэрэгтэй байна. Хүндээ анхаарах хэрэгтэй байна гэд тэрийг ч нэгэд ойлгоцсон учраас ингээд сургалтын дээр ач холбогдол өгөөд ингээд явж байгаа. Гэтэл бид нар одоо зүгээр одоо энгийн тийм жижиг дунд бизнес эрхлэгч нар 200 гаруй хүнд 200 хүртэл хүнтэй за нэг орлого нэг үгтэй нэг 2-5 тэрбумын хооронд байгаа эдгээр байгууллагууд чинь болохоор яаж юм нөхөр яг бас энэ сургалтын агуулгаар хүрч хүмүүсээ ингээд сургаж чадахгүй байгаа гэх шиг. Тэгэхээр тэр хүмүүстэй ч гэсэндээ гоё те эндээс ингээд бэлэн байгаа батлагдсан юм гоё контентээр агуулгаар ингээд суралцаад хүмүүсээ сургаад өөрсдөө хөгжөөд яваасаа те. Тэгэхээр жилийн турш хэдүүлээ бол яа сард 2 удаа подкаст гэдэг бол бас аваа хөрхөн мэдлэг мэдээлэл хуваалцчих байх гэж бодоод байна. Тэгэхээр бизнесийн гүр ахтем хоёр нөгөө ажил хэрэг юм бол урт хугацааны хамтын ажиллагааны түүх байгаа тийм ээ. Тэгээ одоо тэрийг тийм арай баялаг шатанд гаргая гэсэн үднээс бод нарын подкастын контентийг одоо санаачилсан. За тэгээд эхний дугаар маань эхэлж байна. Эхний дугаараа бас ямар сэдвээр ярилцахыг үзэгч одоо сонсогчд хэлэх ёстой байх тийм ээ. Гуруулаас ярилцсан тийм ээ. Ер нь ямар сэдвээр одоо эхний дугаараа бэлдүүл зүгээр үү, юу хариул зүгээр үү те. Тэгээ ямар ч гэсэн одоо шинэ оны зорилго төлөвлөгөө гэдэг ийм одоо хөрийг хамрыг гэж ярьсан байгаа. За мөн хувь хүний төвшин болон байгууллагын төвшинд ер нь 24 оны зорилго төлөвлөгөөндөө яаж хүрэх юм бэ? Ер нь яаж хүрэх юм гэхээс ерөөд яг тэр яаж бодит үйлдэлүүд болох юм бэ гэдгээс яригдсан байгаа тий. За тэгэхээр эхлээд миксцгээс асуучмаар байна л да. Ер нь яг хувь хүн заах хүн ингээл одоо бид нар чи ярьдээ зарим хүн ч гэсэн ошигнаад ярьд ингээл оны эхний нэг сар бол ингээд жим ингээд пиг байдаг тийм ээ зайг байдаг тийм нөгөө нэг алаад өгнөсөн хүмүүсээр дүүрэн тий. За тэгээд цагаан сарын дараа бол тэгэл зарим бууцтай холио ичдэг тэгэл ер нь дундраал оны дараа бол ирэхэд нэг одоо 3-4% л тэг яг тэр хэлсэндээ хүрсэн байдаг ч гэдэг юм уу. Ядаж одоо би нэг 5 ном уншсан тэрийг уншсан байсан гэдэг ийм байдал байгааддаг. Энэ дээр ингээд тийм нийтлэг алдаанууд давтагдаад байдаг. Энээс яаж зайлсхив? Ер нь хувийн төвшин тэр зорилго төлөвлөгөө гэж яриа да тий. Тэрэндээ хүрэхэд ер нь яг юу анхаарах ёстой гэдэг дээр эхлээд яриач. Өөрийнхөө туршлага. За зөвлөх одоо тех хэрэгтэй инг хэрэгтэй гэж хэлэх ер нь амархан. Тэрнээс өмнө хэдүүлээ өөртөө зөвлөл бодит байдлыг л яриа тий. Өнгөрсөн жил жишээлбэл нэг зорилго төвшүүлсэн л ах тий. Нэг юм уу 2 3 одоо хидч байдیں۔ Тэрнээсээ хүрэхэд нөлөөсөн зүйл одоо хүрч чадаагүй нөлөөсөн зүйл одоо даагүйг жишээлбэл юу вэ? За яг туул ажил нөгөө нэг үзэсгэлэнт болгогч гэдээ байсан тий. Би одоо хөрхэн болсон хэсэг сайн мэдэхгүй дээ. Тэгвэл яг би ч нөгөө үндсэн одоо хийдэг ажил маань бичих тий. Юу гэдгийг манай нэг багш айгуугаа ярьдаг байсан юу гэхээр сэтгүүлчин бол ингээд хүний бодол сэтгэлгээтэй ажилдаг хүмүүс шүү тий. Тэгэхээр бол одоо нэг талаас маш хариуцлагатай нөгөө талаас юм гоё бас амар гоё кайп өгдөг ажил. Тэг яг 24 онд миний хувьд бол бэрхшээл их байсан ч гэсэн нэг зүйл би их баярлаад байгаа юм одоо ерхэн нийтлэл биш нэг гэдэг чим одоо төслийг ажилт ялгаагүй те. Одоо юу гэдгийг өмнө бол ингээд нэг дор суугаал ингээд бүх юмаа ингээд санаагаа олоод бүх юмаа ягаад гаргана гэж явдаг байсан бол одоо ингээд эргэсэх ингээд одоо тэмдэглэх үйл явцыг те юу гэдгийг янз янзын хэрэгтэй тоо баримт санаанууд одоо хурал дээр суусан янз янзын арга хэмжээ сурулж ирсэн ингээд их тиймнүүдээ ингээд системтэй тэмдэглэх айгу тэр айгу оновчтой юм блэ. Тэгэл нэг мэдхэд ингээд нэг тодорхой хугацааны дараа тэр сэдвэр чи ингээд нийтлэлий чи ингээд одоо юу гэдгийг араам нь ингээд бүр босоод ирчихдэг те. Тэгэл чи зүгээр юм одоо эвлүүлэх хэлхийг л ажил үлдэж байгаа юм. Яг үндэ тэгсэн мөртөө чи юм бас урт хугацаанд бичигдсэн ингээд гол юм гараад ирсэн учраас чанартай гарч чаддаг. Тэ. Тэгээ 23 оны сүүлийн хагас жилийн хувьд бол би иймэрхүү дадлыг одоо өөртөө хэвшүүлээд явж байна те. Дадал гэдэг сэдвэр ярил нэрээ маш их юм ярьж болохоор байна ш те. Гол санаа small change тийм нөгөө жижиг өөрчлөлт том нөлөө гэдэг чинь эндээ. Тэгэхээр тэр дадлын хүч гэдэг бол өчигдөрх юм би бас энэ одоо яг дадлын хүч гэдэг сэдвээс нэг нийтлэл оройд 2 цагт гаргачаал ингээд сууж байна. 2 цагийн дотор. За чиний туршлагыг тэгвэл бас хэрэгжүүлж 2 цаг суугаад гарчдаг нийтлэлүүдээ. Харин тийм байна тийм. Даваас өрн захирал энэ дээр саналаа хэлээч.
Би хараа ингээ ер нь боддгийн. Яг хөө ингээд жишээ нь нэг зорилго тавьчаад тэрэндээ хүрэхэд юу нөлөөлдөг вэ? Эсвэл одоо бүтлгүүтгэд бас ингээд юу болоод юм гэж гэдэг юм уу те. Тэгэхээр яаж юм гэхээр би лав ингээд өөрөө яг манайх чинь хичээл зааж байгаа тий. Тэгэхэд өөрөөсөө ингээд амар гой олон улсын хөтөлбөрүүд менежментийн хичээлүүд ингээд заагаад байгаа шүү дээ. Тэрнээс л аль болох барьж аваад нэг нэгээр ингээд хэрэгжүүлээд гэж боддог байхгүй. Миний ер нь яг ихэнх амьдрал бол амьдралын өөрчлөлтүүд гэх юм уу хийх юмнууд ажилтаа маш их холбогддог. Тэгээ одоо би яг ингээд харж байхад би 2019 оноос хойш тогтмол ментортой явж байгаа. Ер нь бол гэхдээ миний менторуд өөрчлөгддөг. Тийм. Тэгэхээр би ингээд яагаад одоо энэ ментортой ингээд яваад хаар яаж ийнө гэхээр нөгөө зорилго юм хэмээн чи ингээд мартчих гад байна шүү дээ тий. Эсвэл ингээд бууж өгөх гээд байна шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөөд чинь сануулдаг байхгүй. За окей да чи түрүүчийн сард эдэр ингээд хийнэ гэжсэн. Эдэр чинь болсон уу? Юу болсон бэ? Энэ асуудлуудаа шийдсэн үү? Чи энийг уншсан уу? Тий. Ингээд нөгөөд чи асуугаад ирэхээр чинь би чинь бас нэг хүн амтнд ингээд менторлуулж байгаа юм чинь бас нөгөө ментор маань намайг хаяа авчаасаа гэж бодохгүй шүү дээ тий. Тэгэхээр яаж ийнэ гэхээр тэр менторууд надад маш их тус болдог. Маш их тус болдог. Тэгээд би одоо зүгээр энэ дээр болохоор түрүүжил бас бүтлгүүцсэн зүйлсүүд бол байгаа. Тэр нь юу гэхээр хитрхи оптимистик буюу хитрхи өөдрөгөөр ямиг төсөлж бодсон. Тэгээ маш их шахсан уус. Тийм. Тэрнээсээ болоод хитрхи их шахалтанд ороод тэгээ burn out гэж болоод байгаа шүү дээ. Буюу нөө ажлаас залхах. Тэ нэг тийм шинж тэмдэг өөртөө бол маш илэрсэн, тэрийг анзаарсан. А тэргээ ч гэсэн мөн ялгаагүй дахиад одоо яаж энд юу надад юу болоод байна? Юугаа өөрчлөх үү? Яах вэ хүүгээл дахиад одоо сайжруулад ингэ явж байгаа л гэсэн. Тэгэхээр бас зорилго энэ төр тавихтаа бас мэдээтэй баймаар юм бэл. Ер нь бол тийм. Яагаад энийг асууад байна гэвэл ер нь бол нэг юм 2-3 төрлийн энэ зорилго тодорхойлох тэрэндээ хүрэх хүрээ нэг 2-3 төрлийн нөлөө байнга явж байгаа байхгүй юу? Fresh start effect-ийн хувьд бол ингээд оны их нь бол хамгийн хүчтэй мэдрэгдэж байгаа байхгүй. Өнгөрсөн жил бүтлгүүцсэн, тэ хоошлогдсон, хоцорсон одоо ингээл бид бүхний хамгийн их зовоож байгаа бүх филинг чинь он дуусахтаа зэрэгцээд ингээ мартагдаад, хоошлогдоод өөрийгөө өршөөх мэдрэмж төрөөд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг оны ихэнд шин том амбицтай зорилго төвшүүлээд хамгийн бэлэн сайхан үе байхгүй. Тэгэхээр энийг том зорилго төвшүүллээ. Яг жижигч байж болно те. Тэгээ эндээ хүрэх тэр асар их нөгөө ичүүч мэдрэгдэж байгаа үе шүү. Тэгэхээр яг энэ үе дээрээ ёстой нөгөө жимд яваад эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр жимийг хайчихгүй байх талаасаа яах вэ гэдэг байхгүй. Дараагийн шатнаас те. За тэгэхээр нөгөө дараагийн шатанда temptation bundling буюу нөгөө дуртай зүйлтэйгээ холбох. Жимд явлаа. За яг хуу жимд яваад аюу хэрчүүч мэдэгдээд гоё биш үү те. Тэгэд эхэлцэндээ гэж бодож байгаа бас нэг хэрчүүч байгаа. Тэгээд дундаасаа ядарлаа, ажилдаа хавсарлаа, ажил амар их болоод ажил ихсээд ирсэн чинь жимээ хайдсан юм уу болоод ингэ ирж байгаа шүү дээ. Тэгээд тэрэнгүүт яаж яах гэхлээр нөгөө жим өөрөө ядаргаа юу эсвэл ядаргаа тайлагч юу гэдгийг бас нөгөө өөртөө одоо кодлоод бас бодох нь шүү дээ. Тэгэхээр жим дээр ингээд ачааллаад те дасгал хөдөлгөөн хийж байхдаа хажуугаар нь подкаст сонсд юм уу, гоё дуу сонсд юм уу те ингээд эсвэл йога хийж аж болно шүү дээ. Йога ч юм бол сайхан амрааж байгаа те нөгөө талаасаа тэгээ медитейшн хийд юм уу. Тэгэхээр нөгөө их ажлын хажуугаар тэнцвэржүүлж байгаа одоо нэг хэсэг нь шүү гэдэг утгаар хараад дуртай зүйлээ одоо тэр подкаст энэ тэр дуу энтертэйгээ холбоод энэ хэрэгтэй дасгал хөдөлгөөнөөр холбочих юм бол эн чинь нөгөө дуртай хийдэг зүйл болчихж байгаа байхгүй. За commitment device-ыг бий болгож байгаа өөртөө одоо оны ихэнд хүмүүс чинь би яста та нарт зарлчвал яг биелүүлчих юм шиг байна гэдэг ингээд social дээр Facebook дээр зарлдаг шүү дээ. Одоо та яг зарлж айгүйх commitment device хийж ажиллаа хийдэг юм байна. Ер нь бол тийм бодоод ахад нэг 10 өдрийн нөгөө бясалгалд явсан байхгүй юу хүнтэй юм ярьдгүү тэрэн дээр ингээд би шууд зарлаад явцсан. Тэгээ очингууд амар хэцүү байгаадсан байхгүй надад бүр хаяа явчмаар аюу хэцүү санагдаад тэгсэн чинь за одоо зарлцсан юм чинь дуусгая да. Гэхдээ ингэж шинэ хэлсэн юм байна тий. Менторуудтэйгээ бол ярихтаас аюу сайн тэр commitment device буюу нэг хэрэгсэл тий нэг юм та холбоо ичиж штэ өөрийнхөө зорилгыг тэгэхээр нөгөө хүмүүс чинь надаас асуунгууд нь ингээд ашиглаад байгаа юм байна тий. Тий харин тий. Цаа чин 5 хил сурж эхлэн 10,000 км гүйнэсэн хүмүүс юм зарлцсан байна. Гэтэ би 5 хилд бол итгэлгүй байна. Гэтэ 10,000 км бол гүйж болох. Үгүй яг 5 хилээ ядаж л анхан шатаараа сурчвал магадгүй тий. Тий штэ тий. Хүний урдагт яварсан хоолоо идсэн штэ. Идгүүлээгээд ингээд
хичээл яваад байгаа. Тэр чинь тэгвэл commitment device ашиглаад байгаа юм биш? Тийм, commitment device ашиглаад байгаа. Nice. За тэр нөгөө яг хоо commitment device дээр бас нэг зүйл нь юу гэхээр яг энийг хэрэглээд хүмүүсийн нөгөө хадгалан мөнгө хадгалах одоо санхүүгийн сахилгуудыг дэвшлүүлсэн нэг жишээ одоо байхгүй. Филиппинд ингээд нөгөө бид нар чинь ингээд дийлэнхтэй сул явж байгаа мөнгийг бол за нэгнийх нь 40 өдөр болж байгаа юм чинь ингээд бэлэг аваад эсвэл ингээд нэг гоё утас гараад ирчихвэл за iPhone одоо хиттэй тий сүүл үеийн загвар авчих гээд авчдаг шүү дээ тий. Тэрийг яаж яах гэхээр бүр ингээд шийтгэлтэй банкны хадгаламжийн бүтээгдэхүүн гараад ирсэн байгаа байхгүй одоо Филиппин тий. Тэг ингээд нэг жилийн хугацаанд огт гар өрөхгүй тий. Тэгчингүүт авах юм бол бүр өөрийнх нь мөнгнөөс авна гэдэг тийм шийтгэлтэй. Тэгэхээр чинь бүр ингээд нэмэгдэх байсан мөнгө чинь бараг хасах руу орох нь шүү дээ. Бүр шийтгэл өгөө бүр балраад тэгээ. Тэгэхээр нөгөө committedтэй ингээд өөрийгөө зориулаад хадгалаад яг энэ бүтээгдэхүүнийг гаргасны дараа нөгөө хадгаламжийн өсөлт байгаа шүү дээ. Тэр огцон мэдрэгдсэн гэдэг л дээ. Тэгэхээр энэ commitment device чинь зөвхөн хувь хүмүүс ингээл өөрөө өөртөө ашиглаад байдаг юм биш. Бүхэл бүтэн системийн хүрээнд хэрэглэгчдийн зан төлөвийг удирдах те илүү санхүүгийн сахлах баттай болгох гэдэг иймэрхүү төвшөнд хүртэл ашигладаг зүйл байгаад байгаа аахгүй. Тэрийг хэлээд байгаа. За temptation bundling дээр энэ нөгөө нэг Carey Milkman гэдэг нэг behavior scientist байдаг. Тэр нөгөө нэг бас нэг жишээ хэлсэн байхгүй. Ингээд math гэдэг хичээлийг яаж хүүхдүүд дуртай хийх вэ гэдэг те ингээд та бодно гэхээс зарим нь бол ингээл тооны тавтлах хэрэгтэй ихтэй бөөн задлан зүтгүүр болоо ирж байгаа шүү. Тэнгүүт яаж яах гэхээр ингээд өрөөгөөрөө дүүрийн өнгийн гой палмастер те цаас ингээд нэг юм өнгөлөг те ингээд цаанаасаа юм хиймээр болтол юм гой юм бичгийн хэрэгслүүд тавьсан байгаа байхгүй. Тэгсэн чинь хүүхдүүд нөгөө тэгээ янз янзын гоё снактай одоо өөрөөр хэлбэл бичгийн чихэр мөхөртэй яг мэдээж хэрэг нөгөө эрүүл талтай юм бичгийн чихэр тэгтээ ингээд нөгөө tea break цайны кофений завсарлага энэ ч аюу гоё юм өрнөлттэй болгож өгдөн штэ гоё янз бүрийн юу тавиад жигнэмэг тавиад тэгээ сонгох боломж олгоод ингээд ирсэн чинь хүүхдүүдийн одоо тэр тооны нөгөө сонгон дууланда тэгээ өөрөө сонгож ирж байгаа дуулангийн эрс нэмэгдээд хүүхдийн тоо нэмэгдээд дээрэс нь хүүхдүүдийн тоондоо сайн болж байгаа нь илт мэдрэгдээд ирсэн гинэ энийг нөгөө temptation bundling гэж хэрэглээд байгаа байхгүй. Одоо жишээлбэл сургуулийнхан бол багш нар бол temptation bundling ингэж хэрэглэж байгаа байхгүй. Хүүхдүүдийг математикт яаж илүү дуртай, сайн дураараа хийхэд нөлөөлөх вэ гэж байгаа. Тэгэхээр бодлогын түвшинд ингэж болно шатанда. Тэгэхээр яаж яах гэхээр гуруулаа ингээ хамт байж байгаа цагт одоо бид гурвын зориг биелэх, бид гурвын бие биендээ одоо шахалт үзүүлж байгаа чинь илүү л хүчтэй байгаа шүү дээ, тий. Хүний нэгцгийн зориг биелээд байна да гэснээ, тий. Эргээд өөрийнхөө зорилгыг рефлект хийх юм уу? Иймэрхүү байдлаар ингээ анзаарч бод. Байнгын нөлөө гараад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бодож байгааsaa илүү нөлөөтэй юм бол тий гурвуулангийнх нь одоо зориг 20 дугаар бол одоо өстөө нөгөө батаранда жижиг зүсэм торт идэхтэй л айдлаа амхан боллоо шүү дээ. Тэгвэл тэр нөгөө fresh start effect нөө эхлэлийн үе ирч хүч тий тэрэн дээр бас яг нөгөө одоо он гараал хідүүлээ нэг сард энийг ярьж байгаа учраас л он гарахыг хэлээд байгаа. Одоо гэтэл чинь бид нар зөндөө шиний болох гэдэг шүү дээ. За луу жил гарлаа шинэ юм болоод шүү дээ бид нарт чинь тий тэгэл байж л чинь яах юм. Одоо өнөөдөр чинь нэг өдөр гэхэд бас магадгүй шинэ 7 хоногийн ирч хүч байна тий бид нар тэрийг ашиглаж болж байна. Тэгээ хүмүүс чинь шинэ байранд орлоо. Вау. За шинэ байранд орцоо одоос та баллаад өгье гэж болж байна. За шинэ ажилд орлоо. За окей. Албан тушаал ахлаа. Энэ бодлогон чинь бүгдээрээ шинэ. Тэгэхээр бид нар энийгээ өөрсдөө гой анзаараад ашиглах хэрэгтэй юм байна. Хар гаруй дугаар хийнэ гэдэг commitment device хийчлээ. Тэгээд ямар ч гэсэн энэ бол бид гурийн дуртай ажил гэхдээ бас хийх ёстой ажил тий. За тэгэхээр одоо нөгөө гурвал яриад байгаа шүү дээ тий. Small change big impact гэдэг тий. Дөрөв ч гэсэн өөрөөрс ингээд бидний үйлдэл ингээд төсөөс 12 дахин их нөлөө үзүүлдэг гэдэг. Одоо яг нөө байгууллагын төвшөнд ууж асах гэдэг юм л да. Байгууллагууд бас 24 оны зорилго одоо төлөвлөгөөнүүд байгаа. Тэгэхээр энэ одоо small change big impact гэх нэг жижиг жилийн малгам тэгээд том нөлөө үзүүлэх гэдэг нэг байгууллагын төвшөнд энэ концепц маань яаж хэрэгждэг вэ? Ер нь бол өөрөө бас олон байгууллагатай уулздаг, захирлуудтай уулздаг тий. Тэдний гол одоо тийм нэг юм нийтлэг асуудал нь яг одоо энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх төр гардаг алдаанууд ч юм уу тий. Ер нь бас ингээд Дөгвөр академийн сургуулийн агуулгад юу гэж өгүүлсэн байна.
бас юу зөвлөдгөө энэ дээр бас ярих хэрэгтэй байна. Тийм байна. Хэдүүл ингээ хувь хүний төвшөнд ингээ ярьж байгаа шүү дээ. Тэгчингууд энэ буцаагаад яг бодлоор байгууллага дээр ч гэсэн ер нь адилхан байгаа байхгүй юу. Тэгэхээр яаж юм тэгэхээр бид нар бол яг үнэхээр ингээд томоохон байгууллагуудтай тогтцсон, тогтвортой болсон томоохон байгууллагуудтай хамтраад ажиллахаар маш их ноу хау манай гүрэхтэн дээр ер нь цуглаж байна тий. За ингэдэг юм байна. За маркетингийнх нь одоо олон нийтэд харьцах ингэж ажиллаж байна. Хүний нөөц нь бодлого нь юм байна. Санхүүгийн бодлого нь ийм юм байна. Энэ жилдээ ингэх юм байна. За шүү илүү жоохон ирээдүрөө харсан тий ингээд одоо яг гүйцэтгэх захирлууд нь ч гэдэг юм уу тэр тузын өрөөнд байгаа хүмүүс нь бол одоо хувьцаа эзэмшигч нар нь бол тий тухайн дараа жилийнхаа төлөвлөгөө юмнуудыг одоо гаргахтаа аль болох нөө ирээдүрөө чиглэсэн чиг хандлага хаашаа явж ийн ямар тренд бий болж ийн ч гэдэг юм уу тий тэдгээрийг аюу харж ингээд зөв ингээд зохион байгуулад явчих чинь тэр ч утгаараа тухайн байгууллагуудаас тогтвортой хөгжөөд ингээд бол яваад байна. Гэтэл зүгээр айгүйх ажиглагдж байгаа юм бол манай жижиг дунд бизнес эрхлэгч нар маань ер нь бол нэг жаахан энэ тал дээр одоо ажиллах хэрэгцээ шаардлага байгаад байна. Гэхдээ нөө жижиг дунд бизнес эрхлэгч гэдэг нь бол заавал томорхоод бас байх шаардлага байхгүй шүү дээ. Одоо ч хүмүүс яаж юм гэхээр үгүй би яг энэ хүмүүстэйгээ тий энэ 100 ажилчдтайгаа яг энэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлээл гоё happy аз жаргалтай баймаар заавал тийм том компани болмооргүй байна гэж байгаа. Тэрийг бол үнэхээр ойлгож байна. Гоё жижигээрээ гой цогцтэй ингээд нэг юм гой соёлыг бүтээсэн нэг тийм байдалтай болж байгааг нь бол хүлээж байна. Одоо юу гэдэг зорилго тавиад бодлогоо тодорхойлно гэдэг нь заавал томорхоод байгаа даа биш. Харин тухайн газар ажиллаж байгаа хүмүүсийг те илүү гоё сэтгэл ханамжтай. За тэгээд бүх бодлогууд нь тодорхой, эх хонд яахан тодорхой, ирээдүйд 5 жилд яахан тодорхой байх алсын хараа, үнэт зүйл тэгээд үргэлжлүүлээд доошлоод явхлаар нөө жижиг бодлогууд нь ингээд ойлгомжтой байвал тухайн компани гол нь тогтвортой үйл ажиллагаа явуулах гэдэг. Тэгээд нөгөө талаас яаж юм нэхэр нөгөө бизнесийн өвнөрүүд байгаа шүү дээ яг үүсгэн байгуулсан хүмүүс тэд нар маань хөөрхийн ингээд өөрөө ингээд хамгийн юма толгой дотроо нэг юм бодчихвол тэгэл ингээд за та манайх өнөөдөр тгийн сард ингээгээл ингээ яваад тахаар сүултээ ядраад байгаа байхгүй юу маш их ядраад байна. Тухайн нэгэн хүнээс шалтгаалаад хар тэр бизнес ч өөрөө тогтворгүй болоод эхэлж байна тий. Захирал өвдлөө яах юм? Шийдвэр байхгүй, шийдвэр гарч чадахгүй байна гэж бүгдээрээ сайхан ингэж суучаар энэ гадаад явлаа. Яаж тэр бизнес чинь ингээд тогтвортой хөгжих юм бэ тий? Гэтэл чинь манай жижиг дунд бизнес эрхлэгч нар маш олон хүмүүсийг ажлын байраар хангаж байна. Энэ эдийн засагт чинь маш их хүнтэй хувь нэмэр оруулаад байгаа мөртлөө нэг жижигхэн одоо өөрчлөлтийг хэдүүл яах нь бас л хийх хэрэгтэй байгаа даа байхгүй. Тийм учраас бид хэд нөгөө сонирхуулж хэлэхэд гүрэн актай маань яг энэ жилээс бид нэр жижиг дунд бизнес эрхлэгч нартаа зориулаад зөвлөх үйлчлэгээ гаргаж байгаа. Тэр нь болохоор яаж нөхөр за байгууллагынхаа соёлыг хэдүүлээ яаж тогтоох юм бэ? Таны алсын хараа чинь юу юм, үнэт зүйл чинь юу юм? Санхүүгийн чинь бодлого болж гин үү? Нөгөө олон улсын хөтөлбөрөнд хамрагдах гэхээр таны ганцхан толгой дотор юм чи хинч мэдэхгүй. Нөгөө цаасыг чинь харна, нөгөө зүйлсүүдийг чинь харна, тийм ээ? За тэгээ хүний нөөцийн чинь бодлого ямар байна? Манайд хүн ороод байна, гараал байна гэдэг. Гэтэл нөгөө хүнээ тогтоон барих бодлого нь тодорхой бус, тий? Нөгөө цалингийнх нь бодлого нь тодорхой бус гэд маш олон зүйлсүүдээс болоод тухайн хүн байгууллагыг орхиж гараад байгаа байхгүй тий? Тэгэхээр эдгээр зүйлсүүдээр ч гэсэн яаж байна? Дээрээс нь одоо Gen Z гээл залуу үе ороод ир чинь тэр хүмүүсийг ч гэсэн яаж хэдүүлээ ажлуулахын энтергээд одоо шин трендүүдийг хэдүүл яаж юм гэхээр байгууллагч мөн ялгаагүй миний төрөй хэлээд байгаа тэр ментортэй зөвлөгтэй болмоор байгаа байхгүй тийм. Гэхдээ тэр зөвлөхүүдийг хэдүүлээ бас учиртай авах хэрэгтэй. Би бол жишээ нь манайх бол хувь хүн дээрээ ч тэр байгууллага дээрээ ч гэсэн ингээ зөвлөхтэй ингээ явдаг. Гэхдээ зөвлөхүүдийг хугацаатай, нормтой, зохион байгуулалттай авах хэрэгтэй. Зөвлөх гээл тэгэхээр юу гэдэг нэг ингээл зүгээр нэг албан тушаалтай тэгэнгуутаа жилжингээ байж идэг зөвлөдөг гэвэл бас худлаа. Яг тэгвэл хүн хүнлэнгийн нүдээс орж ирээд яг нөө төрөний хэлдэг нөө эхлэлийн үеийн эрчүүч гэдэг шиг зөвлөхүүд чинь ч гэсэндээ эхлийнхаа үеийн эрчүүч дээр танаа байгууллагын тэр болж байгаа зүйл болохгүй байгаа амиг маш гоё шинээр харж ингэж явж байгаа байхгүй. Жишээ нь би бол яг энэ дээр өөрийнхөө ингээд бодит кейсийг ярих юм бол би ингээд одоо гүрэн актан дээр ингээд 19 сараас хойш бид нар чинь зогсолтгүй л ажиллаж штэ тий ингээд хэвээр ингээд тэгч ингэж үзэл тэгч үзэл ингээд маш олон байгууллагуудтай зэрэг ажиллаад ингээд явж байна. Гэтэл чинь нэг асуудал ингээд гарсан би бүр ингээд бодоод байгаа байхгүй. За нэг яаж шийдэх вэ гэж бүр толгойдоо бүр ингээд бодол орж ирэхгүй байхад манай нэг зүгээр бизнес хийдэг найз орж ирээд даваа наатаа ингээд шийдчихэж ийм шийдэл байдаг ч гэж хэлж байгаа байхгүй. Тэнгууд би толгоороо зүгээр юм гэж ороод тэгэл за хөндлөнгийн үнний зөвлөгөө нүд гэдэг чи ийм л хэрэгтэй гэдэг юм байна. Зөв ашиглаж чадвал маш их хэрэгтэй. За тэгээд тэгэхээр яах вэ гэхээр за байгууллагын яах гүйцэтгэх захирал бизнесийн үүсгэн байгуулагч нар ойлгоод эхэлнэ тий жоохон өөрчлөлтийг мэдэрмээр хиймээр болоод тэр гэтэл нөгөө хүмүүстэй ажилчтай
хамтдаа байгууллагынхаа хамт олондоо яаж тухайн тэр гоё мессеж гоё хүргэх үү, яаж өгөх үү. Гэтэл нөнд тий одоо цагаан сар өнгөрсөн ч байна уу, одоо юу гэдэг 1 сар ч байна уу, 2 сар ч байна уу хамаагүй. Яг тухайн хүмүүс одоо за манай байгууллага ингээд менежментээ өөрчлөхөөр боллоо. Ингээд бодлогоо тодорхой болгохоор боллоо. Бид нар одоо бүтцээ дахиад ингээд гоё шинжилгээ зурж ийна гэд тэ. Тэгээ өөрчлөлтийнхаа менежментийг зөв хийгээд ингээд явчих юм бол танаа байгууллагын бүх ажилчид эхлэлийн үе ирч хүчтэй болно гэсэн. За тэр үед нь барьж аваад так гэж зохион байгуулалтаа хийгээ явчихад бол өөрчлөлтүүд маш гой гарч байгаа. Саяхан бас нэг захирлууд ярьжсэн одоо туршлагатай захирал юу гэсэн хэрэг одоо Монголын ихэнх бизнес ялангуяа нэг жижиг дундынхын маань хүн төвтэй байгаад байна. Захирал төвтэй. Тэ одоо захирал байхгүй бол ингээд ажил доголдчихдаг. Процесс төвтэй болох хэрэгтэй. Энэ угаасаа гэхдээ яг одоо юу гэдгийг Монголын бизнесийн орчны гол асуудал байгаад яг процесс төвтэй болох гэдэг. Гэтэ гол асуудлыг бид нар ингээд ярьж байхад хүн болгон асуудлаа мэдээд байгаа. Бид нар мэддэг штэ. За одоо тамхи татах нь биэнд муу гэдэг байгаа мөртлөө татаад байдаг штэ. Тэгэхээр тэр чинь яаж яана вэ гэхээр одоо манай жижиг дундын захирлууд бүгд асуудлаа мэдчихэж байгаа. Тэ? Надаас ингээд бүгд хамаарад байна. Ингээд байна, болохгүй байна гэдэг байгаа боловч өөрхийн ингээд яг хаанаас эхлэхээс мэдэхгүй байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр тэрэн дээр бол бид нар яадаг ингээд яг л өөртөө тохирсон тухайн бизнестэй тохирсон маш тийм зөв хүмүүстэй хамтарч ажиллаад тэ? Тэгээд өөрсдийнхөө сэтгэл зүйч гэсэн бэлдээд за би өөрчлөлтөнд бэлэн байна гэж бэлдээд тэгээд нэг юм процесс төвтэй болохгүй болвол бизнес тогтрохгүй байна. Тэгээ өөрчлөлт нөө сэтгэл зүй гэснээс бас нэг ийм санаа бас саяхан нэг хүн надад хэлсэн юу гэхээр одоо нэг Монголын бизнес чинь нөгөө нэг үүсгэн байгуулагч нь өөрөө ингээ нөгөө нэг бизнесээ удирдаад одоо юу гэдгийг менежментээ хийгээд SEO хийгээ явчихдаг юм гээд уламжил давмгаалцсан байгаа шүү дээ. Гэтэл одоо энэ юу гэдгийг энэ аймгийн комплекс юм одоо бизнесийн амьдралын орчинд бол явхаа байж байгаа байхгүй. Нөгөө хүний маань цэнийг яаж хүрхгүй тэр мэдлэг туршлага үүдээ. Тэгэхээр тэр бизнесийн удирдан менежмент хийдэг чинь тусгай бас юм нэг одоо мэрэгжил шахуу тийм тусгай чухал ажил болчоо тий. Гэтэл нөгөө хүмүүс маань ингээд анх тэр үүсгэн байгуулж явах үеийн одоо майндсет сэтгэлгээгээр ингээд бизнесээ яах гэдэг. Гэтэл одоо ингээд их бизнесээр харахаар яг тэрнээс болоод хүмүүс нь тогтгоо байцсан ч гэдэг юм уу нэг л юм уучраа болохоо байцсан л байгаа юм л да. Тэгэхээр юу гэдгийг түрүүн бас гурлаа ярианд дурдсан тий. Өдөртөгч хүн гэдэг заавал ингээд шилдэг нь байх албагүй тий. Гол нь ингээд нэг тэр нэг доор байгаа хүмүүсийнхаа дотоод потенциал боломжийг нээж чаддаг тий. Чи мундаг шүү гэдгийг нь ойлгуулж чаддаг тийм хүн байж байгаа. Бас нэг жишээ яхад ингээд одоо нэрийг санахгүй нэг английн дуучин ингээд ерхий сайд нэр дэвших гэсэн юм байл да. Тэгээд ийм хоёр хүнтэй уулзсан байгаа. Нэг хүнийх нь өрөөнд ороод гах дэвж бодсон хэрэг хин ямар амар мондох хүн би үнэхээр л ингээд хүмүүс ярьдаг юм. Дараагийн хүний өрөөнд ороод гахта би чи ийм мондог байсан юм шүү дээ. Би ийм хийж чадах юм шүү дээ гэд. Тэгэхээр удирдах сэтгүүлийн хоёр дахь тайп юм байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө бидний одоо өөрчлөлт гэж яриад байгаа одоо тий энэ 24 онд ер нь яг юугаа өөрчлөх үү гэдэг дээр бас энэ санааг бас өгөө зүгээр юм шиг. Яг тэгэхээр тэр майндсет сэтгэлгээ эхлээ өөрчилжүүл дараа нь ингээд бас олон зүйл өөрчлөгдөж болох юм аа. Тийм. Одоо ингээ хүмүүс ингэдэг. Одоо маань ч бүтээл сэтгэлгээ гэж зааж байна тий. Бүтээл сэтгэлгээ гэж тэгэхээр заавал нэг тийм өсөлтийн сэтгүүтэй байх хэрэгтэй, бүтээл сэтгэлгээтэй байх хэрэгтэй гэдэг ингээ ярьж байгаа. Гэтэл бүтээл сэтгэлгээ буюу нэг creativity гэж яриад байгаа шүү дээ. Энд чинь заавал зурагч юм урлагийнх нь биш байхгүй да. Танай байгууллага дээр нэг ажил асуудал гарлаа гэхэд тэр чинь яаж бүтээлчээр шийдэх юм бэ? Тухайн хүн чинь гоё хүмүүсээ гоё бүтээлч болгож орчныг бүрдүүлж өгөх чинь л захирлын ажил болохоос ш өөрөө бүтээлч байгаад өөрөө өсөх сэтгэхүйтэй байгаад нөгөө хүмүүсээ шийдэж чадахгүй бол ямар ч тийм үр дүн гарахгүй байгаа байхгүй. Би тэгэд мэдэн те манай эцэг би тэгэд нөгөө юун дээр хамгийн анх 2019 онд манай гүрэн ахтам чинь яг ХХК болоод явж илаа штэ. Тэр үед бол бид нар дээр хамгийн анх ажилд орсон хүн бол Стэнфордын шилдэг төгсөгч байхгүй. Стэнфордын шилдэг төгсөгч Эми Лав Томаса гэдэг эмэгтэй ирж бид нар дээр яг 5 сар ажилласан. 5 сар ажилласан. Тэр эмэгтэй өөрөө Итали руу яваад ажилд орох чад бид нар гуйсаар агаад Аз гоё штэ, Монгол гоё штэ гэсээр агаад авч ирээд бид нар энд ажилласан. Тэгэхэд бидний бол ерөөсөө ингээ бүх юмнуудыг гоё зэгцлээд янзлаад нэг юм хэлнэ, гаргаал энэ судалгаатай юутай айтэн тий. Ингээ гаргаад байна. Тийм учраас бид нар яаж нөхөр захирал өөрөө 1000 мундаг байгаад 1000 бүтээлч аваад нэмэрхүү тэр үн чи ядраа штэ тий. Ядраал явна. Тэгэхээр хэдүүлээ яг бүх хүмүүсээ тийм гоё болгож хөгжүүлэх хэрэгтэй тий. Тэр хөгжүүлэх юм чинь нэгэн удаа бас болоод болчих юм биш. Хэдүүлээ сэтгэлгээгээ бэлтэж агаад жилжингээ балдах байхгүй. Тэр нь тэгээ захирал өөрийнхөө бизнесийг өөрөөр хязгаарлах амар юм. Хичнээн мундаг байсан ч ер нь тэр аяг оновчхон юм лээ тий. Яг тэгэхээр бизнес чи ингээд хувь хүнээс одоо хуулийн этгээд ч гэсэн одоо бид нэр хуулийнхаа хуулиндээ тийм нэр тэмээ тий. Тустай юм одоо
англиар бол entity гэдэг одоо бодгал шүү дээ. Одоо байгууллага гэдэг чинь тусдаа амьдралаар амьдрах хэвээр тийм болж чадах бах тий. Энэ цэцэг ямар санаа нэмэлт. Би энэ дээр бодод яг суралцах гэдэг дээр нөгөө манайд яг юм шатлалын дараа л ингээд аюу хүчтэй байдаг шүү дээ тий. Ингээд захирал тэгээд доошоо ингээд ийм юу дээрээс доошоо тий. Сурах гэдэг зүйл дээр дээрээс доошоо гэдэг ойлголтгүйгээр яг нэг төвшөнд өөрсдөө хармаар байгаа байхгүй. Захирал ажилтнууд бүгдээрээ л суралцах хэрэгтэй гэж хармаар байгаа байхгүй. Яаж хурдтайгаар өөрчлөгдөж тий цаг үеэ дагаад асар их юмыг зэрэгцээ сурах хэрэг гарч ин да. Тэгэхэд одоо 10 жилийн өмнө сурсан тэр маш их ном уншдаг хүн байж болно тий. Гэхдээ тэр их номыг уншаад дууссан гэдээ ойлгоцсон бол энэ мэдлэг хоцорч байгаа байхгүй. Хоцрогдож байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоцрогдож байгаа өдөр тутмаар мэдлэг нь хоцрогдоод байхад нэмээд сурахгүй бол яаж тэр одоо суралцж байгаа хүмүүстэйгээ ижил төвшин буюу илүү төвшин байх юм. Тийм энэ ч одоо ингэж яг энийг ингээл одоо юу гэдгийг бид нар ажиллаж штэ маш олон байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа учраас энэ чинь бас л ноу хау байхгүй. Ямар ноу хау бид нар одоо жишээ нь хэлэхүү гэхээр штэ ямар газар хөгжөөд ямар хүмүүс ямар байгууллагуудын одоо тэр бизнесийн цэцэглээд байна уу гэхлээр штэ. Яг owner нь буюу за гүйцэтгэх захирлууд нь ажилчдаагаа яг ижилхэн зэрэгцээд сурдаг газар. Тэгжээж бид нар яаж яана вэ гэхээр хүмүүсээ ингэ сургаад байлаа тийм үү. Ингээл одоо манай гоё менежментийн хичээл суугаад ингэ явчихна. Гэтэл нөгөө хүмүүс нь нөгөө менежментийн хичээлийн дагуу захирлаасаа бид нарыг удирдаач гингуут нь нөгөө шал өөр зарчмаар удирдаад ахаар чин тэр сургалт ямар ч үр дүнгүй болоод байгаа байхгүй юу? Захирлууд дээд өргөнөөс бууж ирэх хэрэгтэй. Тэгэхдээ бууж ирдэг болсон. Одоо захирлууд бол яг амжилттай явж байгаа хүмүүс ерөөсөө л бууж ирээл яг зэрэг яваад байгаа байхгүй юу? Нөгөө хөгжиж чадахгүй байгаа нөгөө захирал нь өсөлтөлгөөгөө зулгаагаад байгаа чинь яаж ч нөхөр өөрийгөө тусгаарлалчаад байгаа байхгүй юу? Тэр бас айгүй алдаатай буюу хэдүүлээ менежментийн нэг хэлээр ярьж чадахгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр монголоор хоорондоо яриад байдаг ойлголцдоггүй. Менежментийн нэг хэл гэдэг чинь бас айгүй чухал шүү дээ тий. Тэгэхээр тэрийг ерөөсөө нэгтгэж чадахгүй байгаа. Энэ бол бас л хав тий хэдүүлээ бүгдээ гоё хөгжээ гэвэл яг хүмүүстээ зэрэгцээ сурах. Болор захирал бас нь хэлжээс ерөөхдөө ингээд SEO гэдэг чинь яг явж зүгээр л холбон тоглох гэж байгаа байхгүй тий. Одоо үгүй тэр бол эрх мэдэл биш. Юмдээ албан тушаал байгаа тий. Гэхдээ бол одоо бид нар чинь захирал гэдгийг ингээд нөгөө албан тушаал эрх мэдэлтэй холж ойлгоод байдаг тий. Гэтэл чинь зүгээр юм холбон тоглогчийн чадварлаг холбон тоглогчийн ажил юм аа гэд. За тэгэхээр хоёр хамтран хөтлөгчтэй баярлалаа. Эхний дугаараа ер нь юмсэн төгсгий гэж бодож байна тий. Тэгээд өнөөдөр бидний ярьсан гол сэдв бол одоо хувь хүний болон байгууллагын төвшин дэрэн зорилго төлөв гэсэн сэдвийг тойрч ярьлаа 24 онтой холбоо тий. Тэгэхээр дараагийн дугаараар бас юу ярих вэ гэдэг бас сонсогч сонирхож иж магадгүй тий. Ямар сэдв өндөгтөөгээд энэ дээр манай хоёр хөтлөгч бас товч мэдээлэл өгөөд гурлаа подкаст өндөрлөд тийм ээ. За тэгээ бидэд яг хуу ер нь бол хувь хүн бас өөрийгөө байгууллагын захирлч тэр одоо ингээд баг байгууллага дотор захирал өөрөө нөлөөлөгч болчихлоо шүү дээ инфлюенсер нь тий. Тэгэхээр бид тэд нөгөө хувьдаа өөрсдөө маш их одоо бие биенийхээ сэтгэл зүйн хувьд ямар байхыг тий эсвэл амжилтандаа хүрэх хэсгийг хоорондоо бие биендээ маш их нөлөө үзүүлээд байгаа аахгүй тий. Тэгэхээр энэ нөлөөлөл гэдэг зүйлийг бас бити дутуу өнгөлөөрэй гэж бид нар нөгөө нэг хүүхдийн сургалтаас ордог. Тэгэхээр эцэг эхчүүд бүгдээрээ тэгдэг байхгүй. Миний хүүхдэд бусад хүүхдүүд нөлөөлөд байна гэдэг байхгүй. Тэгэхээр би зөрүүлээ асуудаг. Таны хүүхэд ямар нөлөөлөлтэй вэ? Яаж нөлөөлж байгааг та энэ талаас бодож үзсэн үү гэж аяг хэлдэг байхгүй. Тэгэхээр энэ талаас хүн ер нь өөрийгөө бодож үздэг хувь хүндээ тий. Тэгэхээр яг энэ нөлөөлөл талаасаа бид нар бас юу гэж харж байгаа юм гэхээр сүүлийн үед манай одоо гүрэн актимаас well-being тий минь доршихуу энэ их сөрөг дарамт стресс энэ бүхнийг даван тулахад хэрэгтэй байдаг ийм одоо хичээлийг хамгийн их авъя гэдэг хүсэлт ирдэг болчиход байгаа. Нэгт хоёрт бол яг энэ цаг үетэйгээ нийцээд бид нар одоо энэ хүнд одоо мэдрэмжийг бүгдээрээ хуваалцаж байгаа, нийгмээрээ хуваалцаж байгаа энэ хүнд үед бид нар well-being, resilience минь доршихуу болон одоо хүнд нөхцөлийг хэрхэн хурдтай даван туулж эргээд нормалны одоо тэр энгийн тий нөхцөлдөө орд юм бэ гэдэг талаар дараагийн подкастаасаа ярих гэж дараагийн подкаст дээр ярих гэж бодсон. Тийм тэгэхээр дагаас өрн захирал бол энэ хичээлийг заадгийн үед бас агуулгаасаа илүү сайн хуваалцах байх гэж байна. Тийм одоо энэ аягүй бид нар бол яг өөр сэдв бодож исэн. Гэхдээ яг яалтчгүй бидний нийгэмд чинь сайн ингээл миний хувьд гэлтэхэд чинь сайн шүн унтж байгаа л тэр амар том дэлбэрэлтийг сонсоод сэрчиж байгаа байхгүй юу тий. Тэгтэл яаж ийм вөхөр яг энэ том нийгмийг одоо хамарсан тухайн тэр одоо хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж штэ тий. Тэр үед бол уг нь олвол системтэйгээр бас ингээд хүмүүсийн сэтгэл зүйдээр судалгаа энэ төр аваад ингээд явах хэрэгтэй юм байна. Гэтэл манай дээр бол тийм зүйл байхгүй ах шиг байна. Одоогоор зүгээр л хэдүүлээ фейсбүүкээр гоё хоёр тал олж хуваалцаад
талцаал одоо хэнийхэн зөв хэн буруу ярьж штэ. Гэтэл бидний ажлыг хийж байгаа, танай байгууллагын ажлыг хийж байгаа хүмүүсийн сэтгэл зүйн өөрөө доктортой байж чадж гинэгүй. Энийний дараа хүмүүс ямар одоо юу гэдгийг те ингээд сэтгэл зүйн дарамтч гэдэг юм уу. Тэр нь заавал тэр дэлбэрлэлд өртсөн ч юм уу, харсан ч юм уу байхтаа биш гэж байгаа байхгүй юу. Ерөөсөө л энэ чинь хүн болго яаж юм хэр би ч гэсэн энэний оронд байж болох байлаа л гэдгийг л мэдрэмж авч байгаа байхгүй юу. Тэгэхээр хэдүүлээ дараагийнхаа сэдвээр дээр илүү жоохон сэтгэл зүйн эрүүл мэнд те тэгээд яг зүгээр юм бодтоо яг well being буюу мэд оршихуун гэдэг зүйл дээр бид нэр хэдүүлээ тогтож яриул яа гэм бэ гэсэн баталтай. Яг нь одоо хүний сэтгэл зүйч чинь бас одоо бид нэр өөрсдөө нэг тийм анзаардаг болохоос бие хотел адилхан юм тодорхой одоо бидний амьдралын энерги нөөц тэмдэж явж байгаа шүү дээ. Энэ нөөцийг бас гамнах хэрэгтэй, хэрэглэх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ бол яг харахгүй хөндөх сэдв. За тэгээд Cappuccino Time подкастын маань эхний дугаар энэ түрээд өндөрлж байна тийм ээ. За Cappuccino аягүй чанга байлаа тийм. Над бол таалагдаж байна тийм. Аягүй гоё тийм. Тэгээд одоо миний хамтран хөтлөгчөөр сэтгүүлч, за сэтгүүлчлэгээ нэрлэлчээ да тийм ээ. Одоо өнгөрсөн юм. Инх цэцэгтэй багш бас оюутан тийм ээ. Гүрэ академийн үүсгэн байгуулагч даваасан. За миний би бизнесмен эрх редактор даавдрж байлаа. Ингээд дараагийн дугаар уулзцгаая. Тэр хүртэл минь дөршиж байгаарай. За. За.